За сайн байцгаана залуусаа Photoshop-ын дараагийн хичээл эхэлж байна. За өнөөдөр өдөр зураг таслах болон зураг янзлах юм хичээлийг үзье. Тэгэхээр хэдүүлээ хүний нүд болоод өсний өнгийг өөрчлөх өнгөтэй ажиллах талаар хичээл үзье. За нэг эмэгтэйгийн зургийг хэдүүлээ оруулаад ирлээ тийм ээ. За энэ дээр шинэ layer үүсгээд шинэ layer дээр хэдүүлээ үсийг бодож өнгөнд оруулъя гэж бодож байна. За тэгэхээр биерээ аваад биерийнхаа хэмжээг жоохон хэсгэж өгөөд ямар нэгэн өнгө сонгоно. Өнгөнд оруулах гэж байгаа учраас. Тэгэхээр иймэрхүү өнгө сонгоё гэж бодож байна. Хэмжээ маус хоёроо дараад хэсгэж байгаа шүү. Ингээд хэдүүлээ эндээс тухайн layer маань доотлынхаа зурагтай хэрхэн уусч харагдах вэ гэдгийг хэдүүлээ soft light болгож өгөх хэрэгтэй. Ингэснээр бидний үсний өнгө солигдож биерээр зурагдах боломжтой болно. Ингээд хэдүүлээ эндээс өнгөө жоохон өөрчлөөд дахиад жоохон өөрчлөөд иймэрхүү байдлаар бид нэр хүний үсний өнгө болоод нүдний өнгийг өөрчлөх боломжтой. Ийм байж. Тэгэхээр өнгөтэй харьцдаг зэс буюу image зэснээс бид нэр adjustment ямар нэгэн байдлаар эндээс зургийн өнгийг хяналтдаг байж байгаа. Тэгэхээр hue saturation. Hue saturation гэдэг нь болох юм бол HSB буюу hue saturation lightness гэсэн гурван хэсгээс бүрддэг. Hue гэдэг маань ерөнхий өнгийг өөрчилнө. Тэгэхээр бид нэр сонгосон layer-ийн хувьд өнгийг өөрчилнө. Тэгэхээр өөрчлөх юм бол бид нэр өнгө өөрчлөж байгааг харж байгаа тийм ээ. Тэгэхээр saturation гэдэг маань хэр тод өнгөтэй байх вэ? Эсвэл өнгөгүй хар цагаан луу болох уу гэдгийг тохируулах нь. Lightness нь болохоор ерөнхийдөө цагаан жоохон болгож өгнө, харлуулж өгнө. Иймэрхүү байдлаар saturation байж байна. Тэгэхээр эндээс байнга хэрэглэгдэх зүйлс нь болох юм бол brightness contrast мэдээж байх нь тодорхой тийм үү? Энэ маань юу ах вэ гэхээр тухайн зургийн тод болгон хар цагааны хувийг хэсгэж басах нь. Дараагийнх нь болох юм бол бид нар эндээс level. Level гэх юм бол тодорхой төвшнгөөр зургийг тодруулж харлуулж өгч байгаа. Эндээс мөн RGB буюу зөвхөн улаан өнгөний хувьд нь зөвхөн ягаан өнгөний хувьд гэх мэтлэн байдлаар зургийн өнгийг өөрчилж болно. Curves мөн levelтэй төстэй. Гэхдээ шугам байдлаар нийтэд тодруулж харлуулж өгдөг байж байгаа. Дараагаар нь image adjustment exposure маань гэрэл нэмж өгнө. Жоохон харанхуй гарсан зургинд жоохон гэрэл нэмж өгнө, эсвэл жоохон харлуулж өгнө гэх мэтлэн байдлаар. Дараагаар нь hue saturation-ыг бүгдээрээ сая үтсэн color balance. Color balance өнгөний баланс. Ерөнхийдөө бол cyan өнгийг жоохон улаан луу, magenta, green гэх мэтчэн байдлаар ерөнхийдөө өнгөтэй ажилладаг байж байна. Adjustment. Selective color. Selective color-ыг хэдүүлээ арай өөр жишээлээр авч үзье. Байгаль руу ороод энэ зургийг оруулъя. Тэгэхээр selective color-ыг хэдүүлээ байгалийн ногоон гэх баг зэрэг сэргийх байдлаар мөн ашиглаж болох. Зөвхөн ногоон гийг сонгож аваад хэдүүлээ жоохон харлуулж шодруулах, эсвэл жоохон бууруулж сайлгах хэмжээний байдлаар. Тэгэхээр тэнгэрийн цэнхэрэнг бол ерөөсөө өөрчлөгдөхгүй, шарангууд өөрчлөхгүй, зөвхөн ногоон өөрчлөж байгаа харж байгаа. Мөн хэдүүлээ эндээс нөгөө level буюу curve-сээр зөвхөн ногоонгийг сонгоод нэмж хэсч болно. Гэхдээ бидний тэнгэрийн холцонд орсон ногоон өнгөнүүд маань бас бүгд өөрчлөгдөж тодорч багасж байгааг харж байгаа хаа. Тэгэхээр одоо бүгдээрээ хүний зураг таслаж эвлүүлээ хийж үзье. Одоо бүгдээрээ төрийнхээ зураг руу ороод layer дээр маус хоёр дараад түгжээг нь авч байна гэсэн. Ингээд magic wand хэрэглүүрээр бүгдээрээ товшиж өгснөөр тухайн цагаан хэсгийг сонгож байна. Shift-тэй дараад энэ хэсэг дээр сонгож өгснөөр тухайн цагаан хэсгийг сонгож өгч байна. Ингээд бид нэр delete хийж болно. Гэхдээ ус маань маш их арзар байдлаар таслагдах учраас бүгдээрээ үсэн дээр арай нарын ажиллах хэрэгтэй. Ctrl Alt Z гэдэг үйлдэлээ бүгдээрээ буцаая. Одоо бүгдээрээ сонгож өгнө. Мөн түрүүнийх дайдлаар. Тэгэхээр lasso-г аваад хасах сонгож өгөөд үснээс доош буюу гарны хэсгүүдийг бүгдээрээ эндээс хасаад өгчээ. Ингээд үснээс доош хэсгүүдийг хасчлаа. Үсийг цэвэрхэн засахын тулд бид refine edge гэсэн команд хичээлнэ. Refine edge-ийг бид radius-а баг зэргийг нэмж өгснөөр үсийг маш цэвэрхэн таслах боломжтой болж байна. Мөн хэдүүлээ эндээс нэмэх гэсэн хэсгээр үсний гадуур тойргуудыг нэмж зурж өгснөөр үсний жижиг нарийн ширхгүүдийг маш сайн оруулж өгч байгаа болно. Ингэснээр бидний үсний хэсгүүд болох маш сайн нарийн сонгогдож өгнө. Одоо л delete. Бүгдээрээ агталтанд нь хар layer өгөөд харцгаая. Өнгөө дүрхэлээр энэ layer-ийг сонгосон бол харагдана.
За анзаарж байгаа бүс маань ерөнхийдөө нэлийн цэвэрхэн гайгүй таслагдсан байж. За одоо гарны хэсгийг тэр тухайн layer-ээ сонгоод дараад за одоо delete тарч. За энэ дэвлэгдсэн хэсгийг дараад за delete. За одоо бүгдээ тухайн зураг зөв хэрэглүүрээр зөөгөөд за өөр ямар нэгэн цонх руу оруулж болж байна. За Ctrl T буюу transform өөрчлөлт томруулалт гэж ирүүлдэг гараад ирнэ. За enter. За тэгэхээр бид нэр үсэн дээр өшөө нарийн ажиллаж үсийг таслах хэрэгтэйг анхаараарай. За үсний хувьд болох юм бол дараа нь бүгдээрээ ямар нэгэн студийн зурган дээр маш нэрийн ажиллагааг хийж бүгдээрээ үзнэ. Өнөөдрийн хичээлээр ерөнхий байдлаар таслаж эвлүүлэх их талаар үзэж байгаа учраас энэ талаар дараа дэлгэрэнг үзнэ. За adjustment. За одоо бүгдээрээ өнгөийг жоохон засъя. За curves-оор баг зэрэг cyber хэсгийг харлуу төхөөлж өгье төлөө. За ингэснээр тухайн өнгө маань цайрч гин. За мөн хар хэсгээр байгаа өнгөнүүдийг жоохон цайлгаж өгье. За багаар бол мохоо олно. За ингээд орчин маань ерөөхдөө ногоон өнгөтэй учраас баг зэргийн ногоон өнгө нэмж өгье. Баг зэргийн. За ерөөхдөө бол тэр иймэрхүү байдлаар байж болно. За мөн одоо балруулаар үсний ямар нэгэн өөсвийг арилгаж идүүлэх болох юм. За ийм байж байна. За одоо layer-ийн нахам бол харагдахгүй болно. Одоо арай өөр зургийн эвлэл хийж үзье. За аянгны зургийг хэдүүлээ. Зурган дээр оруулж ирлээ. За зураг маань файлын зурагтай Smart Object гэсэн төрлөөр орж иж байгаа. За Smart Object маань томруулсан жижигрүүлсэн пиксел алддаг болгож өгдөг. За mouse хоёр дараад raster layer болгож өгнө. За одоо бүгдээрээ blend модоо ерөөсөө lighten болгоод өгөхөд бидний гэрэлтэй буюу lighten хэсгүүд маань тодорч гарч ирэх бос нь уусна. За одоо балруулаа аваад баг зэргийн хэмжээг нь томруулаад за энийг харагдаад байгаа дөрвөлжин хэсгүүдийг зураастай хэсгүүдийг усгаад арилгаж өгөх хэрэгтэй. За буцаагаад хэдүүлээ Smart Object болгочих. За ингэснээр зургийн маань пикслийн хэмжээ алдагдахгүй. За raster layer. За ийм байж байна. За ингэснээр бүгдээрээ аянгийг тасалж оруулж ирлээ. За одоо бүгдээрээ гараад сар оруулж ирээ. За хэмжээг нь Shift Alt тааж жагаад багасгаж өгнө. Shift Alt. За одоо хар хэсгийг ярилахын тулд хэдүүлээ. Raster layer болгож өгнө. За ингээд W хэсэг дарж Magic Wand хэлбэр аваад харыг delete-лж устгана. За одоо бүгдээрээ харах юм бол эргэн тойрон маань баг зэргийн хар хүрээлтүүлсэн ба. За тэгэхээр Ctrl Alt Z сонголтоо идэвхжүүлээд feeder буюу уусгалтыг бүгдээрээ 10 пикселээр уусгаж өгье. За одоо delete гэж дахин дарах юм бол дотогч 10 пикселээр баг зэрэг уусаж за хар маань алга болсон баг харж байгаа. За одоо layer бүгдээрээ буцаагаад Smart Object болгоод Ctrl T за тэнгэрт баг зэргээр жигрүүл тавьчих. За одоо арай худлаа харагдаж байгаа учраас бүгдээрээ энэний opposite-ийг нь баг зэргийн буулж өгье. Баг зэргийн. За одоо бүгдээрээ энийг балруулдаад баг зэргийн хажуутлаас нь талсаар гарч байгаа мэт арилгаж болно. Гэхдээ Smart Object биш заавал raster layer болох ёстой учраас хэдүүлээ энэ дээр mask үүсгэх талаар үзье. За mask. За тэгэхээр тухайн layer сонгоод бүгдийн доор байрлах дүрсэн дээр дарахч гэснээр бид mask маань үүснэ. За mask-ийн нэг layer дээр маань дөрвөлжин цагаан ус маань гарч байгаа. За энэ маань юу гэхээр цагаан маань бүх хэсэг нь харагдаж байна гэсэн үг. За тэгэхээр бүгдээ дээр нь биерээр хар хэсгээр зурж өгөх юм бол тухайн харлсан хэсэг маань одоо масклагдаж харагдахгүй болох нэ гэсэн үг. За биерээ баг зэргийн томруулаад за одоо харангийг сонгож хэрэгтэй харангийг. За За ингээ бүгдээрээ масклаад зураг уусгаж өглөө. За одоо бүгдээр ямар нэгэн машины зураг оруулж ирж тавьж үзье. За бүгдээр энэ зургийг оруулаад ирээ. За баг зэргийн жижигрүүлээд enter.
За тэгэхээр одоо бүгдээрээ сонгодог хэрэглүүрүүдийг ашиглаад, зам малруулыг ашиглаад зураг тасалж бэкграунднаас салгана. Тэр хурдан байдлаар арилгаж салгая гэж байгаа бүгдээрээ балруул аваад за raster layer болгож өгөөд эхлээд арилгачих хэрэгтэй бүгдээрээ. За одоо бүгдээрэнд нарийн ажиллагаа шаардна. За тэгэхээр бид нар ласо хэрэглүүрээр машина нэг үрчлэн зурж аваад арилгаж болох боловч хэдүүлээ цаг хэмнэх үүднээс за мөн шинэ хэрэглүүрээр арилгаж үзье. Delete. За балруул аваад за бүгдээрээ машинаа салгасан бол жижигрүүлээд тайжуулах юм. За ингээд өшөө нарийн ажиллаад бүгдээрээ сүүдрийг уусгаад арилгаад ч юм уу ямар нэгэн байдлаар тавьжуулнаа. За гэхдээ бүгдээрээ ерөнхийдөө төрөвчсөн байдлаар хичээлийг үзэж байгаа учраас энэ түрээ өндөрлөө. За дараагийн хичээлээр уулзлаа. Баяртай.